Тааврын гар удас камер зэрэг төхөөрөмжлөөр авсан бичлэгэн дээрээ ямар нэгэн байдлаар объект нэмэх, хасах, өөрчлөх, тухайн дүрийнхээ хувцсыг солих, орчныг янз бүрийн үйлдэл хуурах зэрэг үйлдэлүүдийг саяхан гарсан Gemini Omni моделийн тусламжтайгаар маш хэлбэрхнаар хийх боломжтой болсон байна. Харин одоо энэ бичлэгтэрээ бүгдээрээ яаж гэдгийг харцгаая. Сайн байцгаана уу? Намайг Саруул Уян гэдэг. Саруул контент гэдэг нэрээр Instagram утсан дээрээ өөрийн контентуудыг хийгээ явж байгаа. За миний хувьд болохоор AI-ыг сонирхон судалж бас суралцаад бас тэрнийхээ дагуу сурч мэдсэн зүйлсээ хүмүүстэй хуваалцаа явж байгаа. За одоо харин YouTube сувгаар нэгээ. За YouTube сувг дээрээ би өөрийнхөө хийдэг тэр зүйлүүдээ илүү дэлгэрэнгүй заавруудыг нь илүү нарийн деталь цаг орох зүйлүүдээ би YouTube дээрээ илүү гоё заагаад явъя гэж бодож байгаа. Тийм болохоор та хэрвээ AI-ыг сонирхдаг, AI-ыг сонирхон судалж байгаа, цаашид бас ажил амьдралд ашиглах сонирхолтой бол миний зорилготой бас таны зорилгод нийцж байгаа бол та бас миний сувгийг дагаад за энэ Саруул контент гэдэг Instagram сувг маань байгаа. За энэ миний Саруул контент гэдэг YouTube сувг байгаа. Та дагаад бас хэрэгтэй хүмүүст нь бас шеэрлж өгөөрэй. За тэгээд өнөөдрийнхөө бичлэг рүү орцгоё. Өнөөдрийн бичлэгээр би Gemini Omni-г ашиглан за гар утас болон камераар авсан тэр бичлэгнүүд дүрснүүд дээр хэрхэн за ямар нэгэн объектыг оруулах нэмэхтэй за тухайн дүр маань байлаа гэж бодоход дүрээ хувцсыг нь солих гэдэг юм уу те янз бүрийн тийм үйлдэлүүдийг яг та хийсэн бичлэгэн дээрээ ингээд хийж болж байгаа. За тэрийг хэрхэн хийж байгаа хийсэн туршилтуудаа би бас үзүүлээ. За хамтдаа бичлэг рүү орцгоё. За эхний ээлжинд бүгдээрээ энэ хоёр руу нэвтрээд орох хэрэгтэй. За энэ рүү ороод бүгдээрээ энэ дэр энд болохоор одоо энэ Gemini Omni гэсэн хэсэг байгаа. За энэ дээр Learn More гэдэг хэсгээр нь дарж ороод за ингээд үцэнгууд Gemini Omni-г одоо моделийг хэрхэн ашиглахтэй ямар байдлаар ашиглаж болж байгааг ингээд Gemini-гаас ингээд харуулсан хийсэн жишээнүүд байгаа. За энэ дээр ингээд жишээ нь залуу ингээд толинд хөрөнгүүд энэ бодит авсан бичлэг байгаа. За энэ залуу толинд хөрөнгүүд ингээд гар нь ингээд одоо мөнгөлөг болж өөрчлөх чинь те энэ доор нь бичсэн промптыг нэнд нь ингээд харуулсан байна. Ийм хар цагаан өнгийг хүүхэлтэй маягийн болж уурж байна. За гэх мэтлэн ийм олон янзаар туршиж үзэж болж байна. Энэ бичлэгийг одоо ямар сайт юу ашиглаж хийгээд байна гэхээр Google-ийн за Labs.cig, Google.cig FX гэдэг ийм сайт байгаа. За тэгэхэд бол энэ яг Google-ийн Gemini-ийн Pro хэрэгтэй байх шаардлагатай. За Pro ирэхээр ингэ нэвтрээд орчихно. Gemini Google-ийн Pro ирэх маань сард одоо 1000 кредитээр өгдөг. За 1000 кредитээр бичлэгийг болон бусад зураг, бусад зүйлийг үүсгэх боломжтой байдаг. Google-ийн Flow-ыг ашиглаад бас нэг асуудал байдаг. За юу вэ гэхээр одоо Монголд болохоор энэ хараахан нэвтрээгүй Монголд одоо шууд одоо энэ хаягийг бичээд орох юм бол ингээд Монгол дэмжигдэхгүй гэдэг одоо ингээд not available in your country гэдэг юм байна. За энийг яаж энэ асуудлыг шийдэх вэ гэхээр бид нар болохоор VPN гэдэг зүйл ашигладаг. За миний хувьд болохоор Proton VPN гэдэг энийг ашигладаг. За pricing-ийн хувьд болохоор одоо төлбөр нь болохоор сарын $3. Тэ энэ одоо хямдраад юм болцсон байгаа мах та. За үнэгүй хэлбэр дээр нь ч гэсэн бас ашиглах боломжтой байдаг. Хэдэн улс вэ? Энэ 10 улс гэнэ. За 10 улс байт юм байна. За тэнгуут одоо энийг татж авангуудаа за одоо энэ VPN татж авангуудаа Flow-ыг ашиглах боломжтой тэр улс орнуудыг харж агаад одоо би энэ дээр жишээ United States-ийг сонгоод ингээд өөрийнхөө хаягийг өөрийнхөө байршлыг одоо ингээд United States байна гэдэг ингээд тохируулчихж байгаа. Тэнгуутаа одоо ингээд Labs.cig одоо нөгөө хаягаа бичээд ингээд оронгууд ингээд энэ хаягаараа шууд ингээд орчиж байгаа. Тэгэл энэ дотор ороод ингээд ажлуудыг хийж байгаа гэсэн үг. За энэний хувьд болохоор юм байгаа. За юм VPN гэдэг зүйл ашигладаг бас та VPN-ийн талаар өөрөө дэлгэрэнгүй асуудлаад үзээрэй. Өнөөдөр болохоор бүгдээрээ яах вэ гэхээр ямар нэгэн одоо өөрийнхөө гар утсаар авцсан тэр бодит бичлэгэн дээрээ ямар нэгэн үйлдэл хийн тийм үү. Тэгэхэд бол яах вэ гэхээр new project гэдэг рүү дарж ороод за ингэж ороод agent гэдгийг сонгочих хэрэгтэй. Agent гэдгийг сонгоод за тэнгуутаа энэ дээр байгаа нэмэх тэмдэгтээр дарж ороод upload media гэж ороод за би энэ бичлэгээ upload гэдээ оруулчихъя. За энэ бичлэгээ за жоохон хэсэг хүлээгддэг байгаа. За бичлэг маань болохоор миний гар утсаараа за гар утсаа бариад толны өмнө ингэж барьж байгаа. За энийг дөөрөж хийх гэж байгаа. За энэ за хуруу ингэж толинд хөрөнгүүд за энэ хар цагаан монохром те ийм хар цагаан өнгөтэй ийм зураг
стайлтай болж хуурахны орчин болон видео хүн утас маань өөрөө яг тэгж өөрчлөгдөх нь. За энийг туршиж үзье. Тэгэхэд л энэ рүү ороод энэ промптыг эндээс хуулаад авчаа бүгдээрээ. Энэ сайт дээр явж байгаа тийм бүгд. Ийм сайт руу ороод за энийг хуулж авлаа. Дараа нь за энэ бичлэг маань үндсэн бичлэг маань одоо ийм бичлэг байгаа ш. За би ингээд толинд хүрлээ. Тэгээд ингээ гайхаж байгаа. За нэг ийм бичлэг байгаа. За тэнгуут одоо яг хөр ийм бичлэгний дээр байгаа 3 цэг дээр дараад add to prompt гэнэ. За тэнгуут энэ промптын хэсэг рүү бичлэгийг оруулаад ирж байгаа гэсэн үг. За бүгдээ сая хуулж авсан промптоо авчирд энэ дээр тавьчих. За тэнгуут одоо энэ залуу ингээд толинд хүрэнгуут энэ одоо бүхэлдээ monochrome light art гэнэ. За сая харагдсанчлангаар ингэж өөрчлөгдөх юм байна. За одоо энэ хэрэг болох нь харцгаая. Тэгээд generate дарахна. За generate дараад буюу ингэ дараа хэсэг хүлээе. За тэнгууд энэ хажууталт энэ зүйл рүү шилжчихдэг. Тэнгууд одоо танаас асуудаг. За энэ зүйлийг энийг хийхэд одоо 40 кредит ингээд зарцуулах чинь надад зөвшөөрөхөйг бол энэ approve гэдэг ингээд зөвшөөрж хэрэгтэй. За одоо тэнгууд энэ ийм одоо энэ бичлэгтэй холбоотой энэ бичлэгийг апплод хийгээд одоо энэтэй холбоотой ингээд за чат маягийн үүсэл. Өмнө та хэрвээ nano banana болон за бусад одоо ингээд имиж үүсгэдэг модулуудыг ашиглаж утсан бол та тэр дотор ороод ингээд зураг генерат хийсний дараа за энэ хүний хувцсыг ингээд өөрчилчихөө. За энэ хүнд энийг өмсгчээгээд энийг өмсгчээ. За ийм нүдний шил нэмчээ. Эсвэл ийм малгай нэмчээгээд шууд бичээд ингээд эдит хийгээ явдаг те. Яг тэрнтэй адилхан одоо энэ Gemini-ийн Omni маань одоо яг видеон дээр яг тэгдэг болчиход байна. Энгийн зүгээр үг хэлгээр л зүгээр тэр хүсэлтэд ингээд энэ чатн дээр бичээд өгчих нэ. За энэ маань жоохон хугацаас зарцуулдаг байгаа. За ингээд энэ дээр 50% та 61% та явж байна. За энэ мөрөөс залуу болчлаа. За үрдэн газ цай бүгдээ. Энэ одоо юу гэх нэ? Хөрхи. Нэг юм болгосон байна. Яг бас тийм хүссэнчлэн одоо энэ дээр миний подолокны зураг мураг бүр ихнээсээ өөрчлөгдсөн юм шүү дээ. За энэ яг хөө ингээд тэгвэл дахин бас туршиж үзээд хийгээд промптоо өөрчлөө тий. Гэхдээ хамгийн гол энэ дээр промптоо заавал англиар бичих шаардлагагүй, монголоор бичсэн ч болно. Монголоор бичээд өөрчлөх хэрэгтэй. Яг одоо ийм дараалалаар одоо ингээд үүсгэж явж болох нэ. За ингээд нэг үрчлэл ингээд яг хийх алхам нь бол яг ерөнхийдөө ийм байгаа. За ингээд тухайн видеон дээр өөрчлөлт хийх одоо алхам маань яг ийм процессороо өгдөн. За гэхдээ за маш одоо нэг үрчлэл нэгэд хүлээх юм бол цаг их авах учраас би өөрчлөлт бэлдсэн байгаа юмнуудаа генерate хийж одоо тэдгээр зүйлүүдийг маань хамтдаа хэрхэн яаж хийснийг нь ямар үр дүнд харуулсныг нь бүгдээрээ цаашаа үргэлжлөө харъя. За үүнийг туршиж үзсэн. За үүнийг туршиж үзэхдээ энэ дээр байгаа юм промптыг энд байгаа юм промптыг зүгээр хуулаад тавьсан. За тэгээ миний үр дүнг харцгаая. За би ингээд үндсэн бичлэг маань болохоор за энэ тарагч байгаа ажлаа юм байна. За ингээд харах юм бол нүүрний хуврал царай зүстэй өнгө хувцалт бүх юм бол яг л юм даас. Маш сайн. За дараа нь бас нэг туршиж утсан зүйл маань энэ зүйлийг туршиж утсан маань. За одоо залуу тойлон төрөнгүүд подолк нь ямар өнгөт бол шар өнгөт болж байна те. Тэнгуут царай зүсүүл бүх юм яг л юм даас. Энэстээс за дараачийн за энэ дээр бол ийм зүйлийг туршиж утсан байгаа. Тэгэл яг ялгаагүй одоо энэ дээр энэ хэсгээр видеого апплод хийж өглөө. Тэгэнгүүтээ юу хүсэж байгаа промптоо биччихнэ. За дараа нь болохоор одоо ингээд энэ орчныг сольж өгсөн байгаа. За эхний видео маань ингээд үндсэн видео маань ийм би өөрөө ингээд хөгжинд болоод ийм үндсэн видео маань ийм видео байгаа. За тэнгуут би одоо ингээд орчныг нь болохоор одоо энийг зураг хамт апплод хийж өгсөн. За энэ дээр апплод хэсгээр оруулаад зургаа оруулна. Тэгээд видеого оруулсан байгаа тийм үү. Зургаа оруулаад видеого бас оруулаад өгчнө. За ингээд оруулаад өгсөн маань нэг туршилтын үзье. За яг орчныг нь одоо энэ би нэг орчныг ямар орчинд энэ залууг байлгамаар байгаа те энэ гитартай залуугийн орчныг ямар орчноос солимоор байгаа нэг жишээ зураг оруулж өгсөн. За тэгэн гутаа энэ орчныхоо энэ залуугийн тоглож байгаа видеого өөрийнхөө видеого оруулж өгсөн. Тэгэн гутаа промптыг нь одоо ингээд энэ дээр за энэ залуугийн тоглож байгаа энэ гитар тоглож байгаа залуугийн орчныг за энд оруулсан энэ зургаар солио гэдэг ингээд бичээд өгсөн байгаа. За тэгэн гут энэ маань надад ийм үр дүн гаргаж өгсөн.
За яг хаа дажгүй те. Ахтар муу хожил биш. За хамгийн гайхалтай зүйл нь за одоо би энэ дээр бол өстой маш бест үнэлгээ өгнө. За энэ бол өстой. Яг л мэрэгжлийн орчинд гитартаа яг ингээд орчинд байгаа юм шиг байна. Яг үндэ бол миний үндсэн зүйл маань энэ шүү дээ. Одоо би яг ийм орчинд байгаа. За тэгсэн энэ орчныг бол одоо энэ гитартаа яг мэрэгжлийн студид байгаагаар өөрчлөөд өг гэхэд бол ийм гоё болж өгч шээ. Миний нүүрний хуурал, царай зүс, хувцас, гитар мэтэр бүх юм яг л хэвэнд байгаа шүү. Тийм гитарныхны дос оролт хийчихээ. Тэгэл энэ цаана энд студийн энд дуун ингэж хөдөлж энэ дууны микснийх нь тэндээс миксийг зоочжээ. За энэ бол нэг иймэрхүү байна. За дараагийн нэг турш зүйл маань болохоор за ийм бичлэг байгаа. За тэгээ энэ хуруугаараа би энэ амтны турш тоглоом амтны турш юм даа. За тэг хөрөнгөт энэ маань одоо камер болж өөрчлөгдөх хэвээр. За би тим промпт өгсөн. Тэгээд эхний туршилтын үрд маань хүрсэн чинь нэг ийм юм болсон. За дараачих нь болохоор чи төгсөн чинь камер маань ингэж өөрчлөгдөж чинь тийм үү? Яг хөө дажгүй. За хүрлээ. Яг хөрөнгөт ингэж өөрчлөгдөж чинь тийм үү? За өөр ямар хөлбөр байна. За ингэсэн чинь хажуудлынх нь өхөр нь ингээд гараад явцсан. Гэхдээ би энэ дээр яасан бэ гэсэн чинь энэ гар хуруу тоглоомд хүрэх үед ингээд тоглоом маань ийм мэрэгжлийн ийм камер болж өөрчлөгдөнө гэсэн утгатай промпт өчиж өгсөн. Тэгсэн чинь за яг ямар тоглоомд гэхээр за тэрийн зааж өгөөг болмоос энэ одоо ингээд ийм үр дүн гарцсан. Харин нөгөөх төр нь болохоор би одоо ингээд яг дараа нь яг заагаад өгсөн. Хуруу хүрч байгаа тоглоом маань камер болж өөрчлөгдөн гэж заагаад өгсөн учраас энэ бас харьцангуй сайн үр дүн үзүүлсэн. За өнөөдөр имжлэгэнд хүрээд өндөрлөе. За би цаашид бас энэ YouTube суваг дээр бол Instagram суваг дээр өөрийнхөө хийж байгаа хийсэн сурсан мэдсэн зүйлсүүдээс гоё гоё зүйлдэ хуваалцаад явна. За дараагийн бичлэгтэр би илүү дэлгэрэнгүй одоо ингээд юу руугаа ороод за flow руугаа ороод flow дотроо за new project гэж ороод те. За энэ дотор байгаа энэ одоо видео хэсэгт байгаа энэ хэсгүүд бол одоо ерөнхийн програмын интерфейсэд дотор нь байгаа зүйлүүдийг бас илүү нарийн деталь тайлбарлаад тэгээд бас хамтдаа туршиж хийж үзье. За тэгээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Хэрвээ та за AI-г сонирхон судалдаг, за AI контентэнд ашиглаж илүү бүтээлч, илүү шинэлэг зүйл хийх сонирхолтой бол за миний сувгийг дагаараа тэгээд AI сонирхдаг тэр найзууд руугаа, найз нөхөд рүүгээ хүмүүс рүү бас шеэрлээрэй. Комент хэсэгт бас сэтгэлдээ үлдээгээрэй. За энэ бичлэг маань ямар хөө байна? Энэ бичлэгийн талаар та сэтгэлдээ бас үлдээгээрэй. Instagram хуудсыг маань дагаараа, за бас та YouTube сувгийг маань дагаараа гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая.